Өөр дэвтэйхэн байдлаар суугаад хамраараа гүнзгий амьсгал аваад гаргана. Гүнзгий амьсгал аваад гаргана. Өнөөдөр хэлж ярьсан бүх зүйлс өөрт байгаа бүхий л мэдрэмж, бодлуудаа чөлөөлж гаргая. Энэхүү идэгрэл чөлөөлтийг байж болох хамгийн сайнаар явуулж, энэ дадлага хүмүүрд үр дүнтэй байдлаар хийгдэхийн тулд эхлээд өөрийн дотооддоо зөвшөөрөл өгөхөөс эхлүүлье. Дахиад гүнзгий амьсгал аваад гаргая. Гэрэл, дулаан, энергийг мэдрээ. Хэрвээ хүсвэл цээжин дээр гараа тавьж болно. Гэрлэн бөмбөлгийг төсөөлье. Энэ бөмбөлөг таны 2 дугаар хүрд Свадхистанад хүрлээ. Хүйснээс доош 2 хуруу зайд таны 2 дахь хүрдэд улбар шар гэрэл асаж байна гэж төсөөлье. Ойр орчмын эрхтнүүдээ мэдрээ. Энд бидний эмгтээлэг байдал, дотоод илэрхийлэл, хөнгөн байдал, бэлгийн төв, өгөх авахын бэлэгдэл бүгд бий. Энэ хувилгаан хүрд маш эмзэг. Учир нь үүнийг гэмшил, ичхүүр, гомдол, сэтгэл зүйн өвдөлт хаадаг. Урд өмнө хизээ нэгэн цагт харилцаанд байсан хүнээс авсан сэтгэл зүйн өвдөлт, эсвэл одоо харилцаанд байгаа хүнээс авсан гомдол гэмшил, ичхүүр зэргийг мэдрүүлсэн бүхий л хүмүүсийг өмнөө төсөөлье. Энд ичиж санаа зовох зүйлс байхгүй. Урд өмнө дотн харилцаанд байсан, эсвэл байхыг хүссэн, сэтгэл хорогдсон болон таныг гондоож, хүчтэй сэтгэл хөдлөл мэдрэмж үүсгэсэн тэр бүх хүмүүсийг өмнөө байгаагаар төсөөлье. Эдгээр хүмүүсийг тантай холбосон энергийн холбоосыг мэдрээ. Тэрхүү холбоос нь зузаан уяа, утас, гинж, юу ч байж болно. Таны хүйнээс тэр хүмүүсийн хүй хүртэл холбосон тэр энергийн холбоосыг мэдрээ. Эдгээр хүмүүсээс хэнд нь хүчтэй татагдж байгаагаа мэдрээ. Хэн нь хамгийн их өвдөлтийг танд мэдрүүлсэнийг эргэж саная. Урд өмнө нь мэдэрч байсан хамгийн хүчтэй өвдөлтийг саная. Магадгүй таныг маш ихээр гомдоож, ичхүүр, өвдөлт, тухгүй байдал, эсвэл бүр эсрэгээр гайхалтай романтик мэдрэмжийг авч тэр зүйлээ өгүүлдэгч байж болно. Та тэр гайхалтай мэдрэмжийг тавьж явуулж чадахгүй уягдаж, одоогийн харилцаагаа өмнөх харилцаатайгаа харьцуулдаг байж ч бас болно. Магадгүй та сайхан мэдрэмж авахыг өөртөө хорж, өнгөрсөнд болсон олон таагууд дурсамж таны энерги алдагдахад хүргэж, хөнгөн эмгтээлэг байдлаа аажмаар гээсэн ч байж магадгүй. Одоо бид өнгөрсөнд хаагдаагүй зүйлсийг хааж, төгсөөгүй үйл явцыг төгсгөж, бусдад хорогдсон сэтгэл,
гомдсон гомдлыг дагаж алдагдж буй энергийн урсгалыг эргээд өөртөө буцаан авч энергийн алдагдлыг хаах болно. Бусдын зүйлийг буцаан өгч өөрийн зүйлийг өөртөө нэгтгэе. Уучлж чадахгүй байгаа зүйлээ гомдол, гэмшил, ичгүүр тэр бүхнийг тавьж явуулъя. Энэ хүнд мэдрэмжээсээ салсан цагт л таны одоогийн харилцаа өмнөх шигээс сэргэж илүү бат бөх болох болно. Мөн шинээр харилцаа эхлүүлэх тэр орон зай чөлөөлөгдөж, таны алдагдаж байсан энергийн урсгал танд эргээд хоримтлагдаж эхлэх юм. Одоо хайч аваад таныг бусад хүмүүстэй холбосон энергийн холбоос бүрийг таслая. Уяа, утас, гинж тэр бүхнийг таслая. Хайчаар тэр бүх холбоосыг нэг нэгээр нь тасалж байна гэж төсөөлье. Таны хүүнээс нөгөө хүний хүү хүртэл холбосон тэр энергийн холбоосыг хайчаар нэг бүрчлэн таслая. Одоо зөвхөн харилцаанд байгаа хүнээ үлдээе. Харин урд өмнө хизээ нэгэн цагт ямар нэг холбоотой байсан бусад бүх хүмүүстэй холбож байсан энергийн бүх холбоосыг үүгээр төгсгөж таслая. Дагаад хэлээрэй. Одоо надад хамааралгүй болсон бүх хүмүүсийн талаарх бодол, дурсамж тэр бүхнийг өөрөөсөө салгаж чөлөөлж байна. Надад үлдсэн тэдний энергиэс надыг цэвэрлэж, одоо надад ямар ч хэрэггүй болсон тэр бүх холбоосоос чөлөөлөгдөе. Холбоотой байсан бүх хүмүүсээс өөрийн нэг хэсгээ буцаан авч өөртөө нэгтгэе. Өөрт хамааралтай өөрийн бүх нөөц, энерги бусдаас буцаан авч байна. Таныг гомдоосон бол яг тэр үйл явдал болоход тэнд үлдээсэн сэтгэл зүрхнийхээ нэг хэсгийг буцааж өөртөө нэгтгэе. Хэн нэгэнд хорогдсон сэтгэл, дутуу хэлсэн үг, ингэх байсан, тэгх байсан гэж дутуу хаагдаагүй тэр бүх үйл явдлаас өөрийгөө татан авч байна. Өөрийн сэтгэл зүрх, энергийн хэтэрхийлнүүдээ бүх газраас цуглуулж өөртөө буцаан нэгтгэж байна. Эдгээр хүмүүсийн таны амьдралд гүйцэтгэх үүрэг дууссан учраас тэдэнд талархаад тавьж явуулъя. Тэд өөрийн гүйцэтгэх үүргийг гүйцэтгсэн. Одоо тэдний хэрэг таны амьдралд байхгүй болсон учраас тэдний эзэлж байсан орон зайг чөлөөлж амьдралдаа шинэ зүйлс оруулах орон зайг гаргая. Өмнө нь холбоотой байсан бүх хүмүүст нэг нэгээр нь талархаад тавьж явуулъя. Үүгээр төгсгий. Чөлөөлөгдөе. Эдгээж хаая.
Өөрийгөө нөхөвдөж энерги нөөцтэй болж байгаагаар төсөөлье. Мөн бусад хүмүүсийн танд шингэсэн энергийг буцааж өгье. Таны 2 дахь хурд Свадхистана гэрэлтэж энерги хүчтэй урсгалд нээгдэж байгаагаар төсөөлье. Энэ энергийн урсгалыг өөртөө болон өөрийн хайртай хүндээ зориулъя. Хэрвээ одоогоор харилцаанд байхгүй ганц бий бол ирээдүйн тэр хайртай хүн рүүгээ чиглүүлье. Амьдралаас хүсэж байгаа сайн сайхан зүйлс, аялал, мөнгө, амжилт тэр бүхэнд энэ алдагдж байсан энерги чиглүүлье. Би зөвшөөрч байна. Би хайрлаж байна. Би шинээр эхлэж байна. Би бүтээж байна. Би чөлөөтэй байна. Би хөнгөн байна. Би бүрэн бүтэн. Би хайрлагдсан. Бэлэн болсон үедээ энд ба одоо төвлөрч аажмаар нүдээ нээ.